Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн мэндийг эрхий ялдамд. За өнөөдрийн зах зээлийн нийгэмд ингээд ямар улс үндэстэн тэсэж, оршиж давж гарах вэ гэдэг талаар ярилцъя гэж шийдлээ. За ерөнхийдөө бол нэгдүгürt бол сэтгэгдэг үндэстэн бол оршин тогтнох нь бол тодорхой байгаа. За сэтгэх, тархиа ажилуулах тал дээр бол Монгол хүмүүс болон Монгол үндэстэн бол бусдын дор бол орох биш, харин ч бүр тэднээс давж сэтгэдэг, тархи толгой бол сайн ажилдаг нь бол их олон тийм оюуны уралдаан тэмцээнүүдээс бол харагдаж байгаа. Монгол хүмүүс тархиа их сайн ажилуулдаг байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бол нэг тийм тодорхой төвшөнд цөөхөн хүүхдүүдийн төвшөнд тархиа ажилуулах биш, нийт улс үндэстэн ард түмнийхээ хэмжээнд өөрсдийн тэр оюуны өндөр чадвар бүхий тархи сэтгэхүйгээ илүү хүчтэй ажилуулж сэтгснийхаа хэрээр ажиллаж амьдарч амьдрал ахуйгаа дэвшлүүлдэг тийм байх хэрэгтэй юм гэж бодож байна. За хоёрдугаарт бол уншдаг ард түмэн байх хэрэгтэй. За харамсалтай нь манай ард түмэн бол унших нь бол багасчихсан. За уншдаг хүмүүсийн тоо ихцэн. Уул нь бол маш сайн уншдаг байсан ард түмэн байсан. Сүүлийн жилүүдэд бол унших нь ховордоод байгаа. Тийм болохоор аль болох уншдаг, сэтгэдэг байх хэрэгтэй. Яагаад Билл Гейтс, яагаад Уоррен Баффет гэсэн дэлхийн мундаг тэр бомтнууд жилдээ нэг 200-аас 300 орчим номыг өлхөн уншаад байгаа юм бэ? Тэд бол тэр бомтон болсон дэлхийд 1-2-т ордог мундаг тэр бомтон болсон юм чи. Би одоо уншаад юугаа хийх вэ? Тархи толгоогоо хөгжүүлээд юугаа хийх билээ гэж бодохгүйгээр улам цаашаа уншаад тархи толгоогоо цэнэглээд байна гэдэг. Энэ бол та бидэнд бол нэгийг бодогдуулсан л болох юм байна. Тийм болохоор аль болох уншдаг баймаар байна. За дараа нь инновацлог сэтгэхүйтэй баймаар байна. Инновацлог сэтгэхүй гэдэг бол аль болох тухайн ард түмэн хэдий хэрэг юм сэдэж, сэтгэж, бодож, боловсруулж байна. Түүнийг хөгжүүлж чадж байна. Тэрхүү ард түмэн илүү хөгжиж, илүү гаднаас валют оруулж ирж өөрийн эдийн засгийг өөдөн татдаг. Энэ инновацлог сэтгэхүй гэдгийг бол нийт ард түмний төвшөнд бас л хөгжүүлж байх ёстой юм ба. Хүн болгон шинээр юм сэтгэж, сэдэж, хийж чадна гэдгээл ойлгох хэрэгтэй байна. За дараа нь хөрөнгө баялагын үндэсийг илүү сайн ойлгох хэрэгтэй байна. Хөрөнгө баялаг гэж юу юм? Түүний мөн чанар нь юу юм? Хүссэн үсээгөө та бид бол зах зээлийн нийгэмд хөрөнгө баялаг хувийн өмчтэй амьдрах тийм нийгэм бөгөөд үүнийг үндсэн хуулиндаа заагаад өгсөн. Хүн болгон хувийн өмчтэй байх хэрэгтэй. Хүн болгон хөдөлгөх болон үйл хөдлөх хөрөнгүүдийг эзэмших, ашиглах, өмчлөх, хэрэглэх хэрэгтэй гэж заагаад өгсөн. Ийм болохоор тэр өмчийн соёлд илүү их суралцмаар байна. За цааш нь өнөөгийн шин зуунд болохоор тэр мэдээллийн технологи бол маш хүчтэй явж байгаа. Нэн ялангуяа тэр мэдээлэл технологи дотроо хиймэл оюун ухаан, үүлэн технологи, за тэр их мэдээлэл гэх мэт зүйлсүүдийг бол манай улс бол нэн даруй маш хурдан яаралтай хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний үр шимээр бол улс орноо өөдөн татах бүрэн болцоотой байна. За манай ард иргэд бол ерөөсө
хэдийт ч ямар ч үед хөгшин залуу эрэм гэлтгүй бүгд суралцах чадвартай баймаар байна. Суралцах чадвар бол тухайн хүний амьдралын төвшнийг шийддэг, амьдралын чанарыг хангаж байдаг. Суралцах чадрын үрээр бол тухайн улс үндэстний ард иргэд сайн сайхан амьдралд хүрч байдаг. За үүний дараа хөдөлмөрлөх чадвар. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг тухайн аливаа нэг зүйлийг сураад мэдээд мэдлэг болж авсан бол за түүнийг хөдөлмөрлөх явцдаа ашиглан, туршин, биетэй бодтой бүтээгдэхүүн бий болгоно. Түүнийг бусад орн руу зарж борлуулж экспортлж өөрийн улс орныг өөдөн татнаа л гэсэн санаа. Энэ тохиолдол бол ерөөсө заавал нэг аливаа нэг компани аж ахуйн нэгжийн төвшөнд байх шаардлагагүй. Эсвэргээр хувь хүн ч гэсэн маш сайн өөрийгөө хөгжүүлээд дэлхийн зах зээлд үнэлэгдэх маш үнцэнтэй тийм бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгоод түүнийхээ үр шимээр ажлын байр бий болгож татвар төлөгч болох. За улс нийгэмдээ үр шимээ өгөх тийм хөдөлмөрч хүн болох бүрэн болцоотой байна. За дараагийнх нь хурдтай баймаар байна. Ямар ч зүйл дээр бол хурд хэрэгтэй байдаг. Хурд гэдэг бол зах зээлийн нийгэмд амьдарч байгаа аль ч нийгмийн хүмүүст бол нэн тэргүүний зүйл байдаг. Манай улсад болохоор зэрэг хурд гэдэг зүйл байхгүй байна. Бусад улс орны иргэд шин санаа оноо дөнгөж хүлээж авлаа бол тэрийг шууд ажил хэрэг болгодог, түүнийг бизнес болгодог, үйл хөдлөл болгодог, үйл ажиллагаандаа шууд ордог. Ийм чанар бол манай иргэдэд бол дутуу байгаа, дутмаг байгаа. Манайхан жаахан алгуурладаг, назгаардаг, цагаалддаг. За тэгж байгаад болох байлгүй. За дараа бол маргааш уулын хэмээн цаг их алддаг. Энэ нь бол та бидний амьдралын чанарт бол их хохиролтой үзүүлэлт. За үүний дараа аливаа нэг үйлдвэрлэл аж ахуй нэгж байгууллагын технологиг бий болгох, эсбөгөөс нутагшуулах тийм чадвартай байх хэрэгтэй байна. Өнөөдрийн дэлхийн ертөнц бол хүссэн үсээгүүл өөр хоорондоо үйлдвэрлэлийн шин технологиуд түүнийг хэр зэрэг хурдан үр ашигтай нутагшуулж чадсанараа өрсөлдөж байгаа нийгэм байна. За эцсүүлд нь хэлэхэд бол багаар ажиллах чадвар хэрэгтэй байна. За үүндээ хүн бол хурдан явъя гэвэл ганцаараа яв. За хол явъя гэвэл багаараа ажиллаж сураа гэж сургадаг. Багаар ажиллах чадвар бол ерөөсө олонний хүч оломгүй далаа гихчээр маш их ажлыг амжуулдаг. Маш их зүйлсийг хийдэг, бүтээдэг, байгуулдаг. Ийм болохоор хүүхдүүдийг бага улчраас нь эхлээд багийн үйл ажиллагаанд сургадаг. Бие биенээ хүлээн зөвшөөрдөг, бие биенээ анхааран сонсдог, бие биендээ тус тэмтэй байдаг. Нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг. Түүнийхээ үр шимээр маш их бүтээн байгуулалтуудыг хийж чаддаг. Ийм багийн сэтгэл зүйтэй болгон өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй байна. За эдгээр зан чанаруудыг нэн дараахан өөртөө зохицлооч чадвал Монгол улс бол хөгжөхөд бол их ойрхон байна. За та бүхэндээ баярлалаа.